Би засгийн газрын үйл ажиллагаа эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөө хоёр уялдах ёстой гэж ойлгож байгаа юм. За бид бас аж ахуйн нэгжүүдээ энэ давхар дарамт хяналт шалгалтаас бас жоохон ангид байлгыг дэмжиж гэдэг ийм зүйл ярьж байгаа хооронд оны эцэс болох гээд орлого бүрдүүлэх шаардлага гарсан байх л да. Нийгмийн даатгал, татвар, мэрэгжлийн хяналт гээд давхар шалгалтууд аж ахуйн нэгжүүдэд шил дараалан орж байна. Аж ахуйн нэгжүүд үе хаалгаа барьчихсан орлого байхгүй. Тэгээд татвар болон нийгмийн даатгалтай холбогдуулан хугацаа алдсны алданг тооцоод шүүхэд өгөөд аг тавиулаад бужигнуулж шít. Ийм гомдлууд олноороо ирж байна. Тэгэхээр бид нэг зүйл яриад цаана нь өөр ажил явагдаад ахаар их уялдаа холбоогүй юм шиг ойлгохдох гээд байна л да. Өнөөдөр аж ахуйн нэгжүүдэд юу байна гэвэл борлогдоогүй бараа бүтээгдэхүүн л байна. Татвар торгуулдаа энийг авч олно гэж хэлээд байж байна. Тэгээ ийм зүйл болж байгаа учраас бид бас энийг бодлого үйл ажиллагааны уялдаа холбоогоо би хангах ёстой гэж нэг зүйлийг хэлэх гэсэн. Тэгэхээр бид бол энэ татварын болон нийгмийн даатгалын үр төлбөрийг нь хойшлуулах, энэ аж ахуйн нэгжүүдийнхээ дансыг нээж өгч сэргэлтийг мэдэрнэ шүү дээ. Үүнээс цаасан дээр хэдүүлээ хэлцэд нэг арга хэмжээ ажил үйлчилгээ буулгах нэг хэрэг. Яг амьдралаар одоо байдлаас ямар байгааг би засгийн газрыг анхаараач гэж хэлхийг хүсэж байна. Яг саяны одоо манай ажлын хэсгийнхэн эдийн засгийн мянган хороо оруулаад ирсэн өөрчлөлтийг бол дэмжиж байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна. Баярлалаа. За хариулах уу? Чойжсрын сайд хариулах уу? За Бямцгч сайд хариулъя. За сая ажлын хэсгээс оруулж ирж байгаа саналыг бол дэмжиж байгаа. Тусгай зөвшөөрлийн тоог бууруулах, төрийн болон хууль хяналтын байгууллагуудын дарамт шахалтыг арилгах, тасан зогсоох энэ чиглэлээр бол засгийн газраас тодорхой ажлууд хийж байгаа. Цаашдаа ч үргэлжлүүлж хийхээр төлөвлөсөн байгаа. Зөвшөөрлийн тухай хуулийг ойрын үед бас их оролд өргөн барьж энэ олон тусгай зөвшөөрлүүдийг цөөлөх, цэгцлэх энэ асуудлууд хийгдэнэ. Сая таны бас ярьсан энэ эдийн засгийн хямралаас төрийн одоо бодлогын алдаанаас болж аж ахуй нэгж байгууллагууд маань орлогогүй болсон, үүд хаалгаасаа өнгөрсөн 4 жилийн хугацаанд 120 мянган бүртгэлтэй аж ахуй нэгжээс өнөөдөр талан 60 мянган үйл ажиллагаа зогсоосон байна, хаалгаасан байна. Тэр тоогоороо тэрний ардад ажиллаж байсан албан ажилтнаа хүмүүс ажилгүйчүүдийг нь шилжсэн. Энийг дагаа ядуучууд болсон. Тийм учраас энийг бас цэгцлэх тал дээр тодорхой бодлогууд хийгдэн. Өнөөдөр үнэхээр эдийн засаг хямарсан хүнд байгааг бид ойлгож байгаа. Үүнтэй холбоотойгоор бас яг энэ татвар төлж чадахгүй, нийгмийн даатгалын шимтгэлийнхээ өрийг төлж чадахгүй бас болж дансыг хаасан аж ахуйн нэгжийн дансыг нээсэн, 4000 аж ахуйн нэгжийн дансыг нээсэн. Ямар ч сан одоо бас дансаараа тодорхой үйл ажиллагаа явуулаад олсон орлогоосоо ажиллагаа цалинг тавих, цаашлаад энэ нийгмийн даатгалын болон татварын өрөө төлөх бас бололцоо боломжийг бид одоо юу гэдгийг дансыг хааснараа биш нээж өгч үйл ажиллагаанд дэмжснээрээ шийднэ гэж үзэж байгаа. Ийм байдлаар одоо 4000 аж ахуйн нэгжийн дансыг нээсэн байгаа. За мөн одоо хууль хяналтын байгууллага саяны одоо ялж төрийн захиргааны одоо байгууллагуудын энэ хууль бусаар дарамт учруулж байгаа асуудлуудыг бол тассан зогсоох чиглэлээр тодорхой ерөнхий сайдын захирамж ажлын хэсэг гарч ажиллаад тодорхой одоо асуудлуудыг холбогдох сайд нар одоо засгийн газрын гишүүд хариуцж ажиллаж байгаа. Цаашдаа энэ байдлыг бол тассан зогсоохын тулд одоо бүхий л одоо хийх бололцоотой бүхнийг хийж ажиллаж байгаа гэдгийг танд хэлье. Зочин танилцуулъя. Улаанбаатар хотод Сүхбаатар аймгаас